Сайн байцгаана. Солонгоо агшнэ. За бүгдээрээ дэлгэцэн дээрээс нэг зургийг харъя. Жүүни маань шалгалт өгсөн байна. Эхний шалгалтад Жүүни 100 оноо авсан байна, тийм ээ? Харин хоёр дахь шалгалтын дээр Жүүни маань 0 оноо авчиж. Тэгвэл та нар Жүүнигийн царайг сайн хардаа. Жүүни 100 оноо авсан үедээ царай нь ямар вэ? Гэрэлтэй л явчихж байгаа юм. Харин 0 оноо авсан үеийн Жүүнигийн царайг хардаа. Яг толгой дээр нэг бараан үл байгаа юм шиг баргар царайтай болсон байна, тийм ээ? Найзуудаа та нар ч гэсэн тэгвэл ингэжсэн үү? Шалгалт авах үедээ бид нар амар сандардаг тийм. Тэгээ шалгалтаа өгөөд дуусныхаа дараа оноогоо харахтаа бид нар яадаг гэлээ? Гайгүй боломжийн оноо авсан бол баярлдаг. Бүр 100 оноо авчих юм бол бүр өсөрч цавхчаар yes би 100 оноо авчлаа гэж баярлдаг тийм. Харин 50-аас доош 60-аас доош оноо аваад ирэхээр яадаг гэлээ? Ёо яаж аав ээжтэй хэлэн дээ? Яаж дүнгийнхэн талаар яриндаа гэж толгойдоо төмөн бодол эргэлдээд царай бол үнэхээр хамгийн гониг царай дээр тавьдаг шүү дээ. Тэгвэл 100 оноо авсан үед Жүүнигийн сэтгэл санаа сайхан байсан шиг Библиэлд ч бас 100 оноо аваад тий Бурханаас 100 оноог аваад үнэхээр их баярлсан. Тэгээд хитрхи их баярлаад бусдад тэрийгэ гайхуулаад бардамснаасаа болоод унсан нэгэн хүний талаар Библи өгүүлдэг. Бүгд хамтдаа хэн болохыг харцгаах уу? За бүгдээрээ Библиэд дийлгээд 1-р хаад 11-ийн 1-ээс 3-р ишлэгийг хамтдаа харцгаая. За багш нь чангаар уншиж өгье. Та нар чихээ дэлдэлгээд нүдээ бүлтгэлгөөд сайн сонсоорой. Харин Соломон хаан фараоны охины хажуугаар Моаб, Аммон, Едом, Сидон, Хит гэх мэт олон харь эмэгтэйг хайрладаг байлаа. Эдгээр үндэстнүүдийн талаар эзэн Израилийн хүүгүүдэд хандан та нар тэдэнтэй мөн тэд ч та нартай холбогдож болохгүй. Учир нь тэд та нарын зүрх сэтгэлийг өөрсдийнхөө бурхад руу заавал хөтлөх болно гэж хэлж байсан билээ. Эдэнтэй Соломон хайр дурлалаар холбогдсон байлаа. Тэрээр сурвалжит удамтай 700 эхнэртэй бас 300 татвар эмтэй байсан бөгөөд эхнэрүүд нь түүний зүрх сэтгэлийг ургуулжээ. За бид нар өнгөрсөн удаад Давид хаанаас ихтэйгээр Соломон хааныг залгуулад бид нар үзсэн байгаа шүү дээ, тийм ээ? Давид хаан Бурхныг ямар их хайрладаг нэгэн байлаа да, тийм ээ? Ямар сайндаа би Бурханд өргөө бариад өдөржингөө Бурхантайгаа хамт баймаар байна гэж хэлж байсан хүн шүү дээ, тийм ээ? Тэгвэл Соломон хаан ч гэсэн аавынхаа энэ итгэл бишрлийг өвлөн аваад яг л аав шиг Бурхныг бүх зүрх сэтгэлээрээ хайрладаг нэгэн байсан. Бурхан Соломонд мэргэн ухааныг өгсөн, тийм ээ? Соломоны мэргэн ухаан бүх дэлхий даяар тархсан байна. Олон овог үндэстэн Соломоны мэргэн ухааны талаар чих тавиа сонсоод Соломон хааныг биширдэг байсан байна. Тэгээд Соломоны хаанчлал бүр маш их эрч хүчээ аваад, тийм ээ? Үнэхээр түүний хаанчлал хүчрхэгж үнэхээр агуу болж исэн. Бурхан Соломон хаан мэргэн ухаан өгөөс зогсохгүй түүний гуйгаагүй эд баялагийг урт удаан насыг, тийм ээ? Мөн дайснуудынх нь амийг хүртэл Бурхан Соломон өгсөн шүү дээ. Соломон маань тэр чигээрээ үнэхээр агуу хаан болж исэн. Өнгөрсөн удаад бид нар Соломон хаан Бурханд зориулаад сүмийг барьсан талаар үзсэн санаж байна уу? Тэр сүмийг хэдэн жилийн турш барьсан бilé? 7 жилийн турш тэд асар их хөдөлмөр гарган, шаргуу ажиллан Бурхны гайхамшигтай үзэгсэлэнтэй сүмийг босгосон, тийм ээ? Тэр сүмийг босгосны дараа Соломоны нэр алтар бүр ч ихээр түгэн тархсан байна.
Ингээд Соломон хаан өдрөөс өдөрт эрх мэдэлтэй болж, өдрөөс өдөрт эд баялагтай болж, өдрөөс өдөрт нэр алдарн цорайтхын цагт Соломон хаамаа бардан болж эхэлсэн байна. Найзуудаа, Бурхан бардам занд дуртай болов дургуун болов? Тийм ээ, Бурхан бардам занд үнэхээр дургу. Би мундаг бай. Би сайн хийжлээ. Би л байхгүй бол энэ ажил урагшлахгүй. Би л энэ хамт олонны дунд байхгүй бол энэ хамт олон олигтой явахгүй гэж өөрөөрөө сайрхах, өөрийнхөө мэдлэгээрээ сайрхах, өөрийнхөө эд хөрөнгөөр сайрхах, өөрийнхөө хөөрхөн царайгаар сайрхаж бардамнах энэ занд Бурхан дуртай болов? Дургүй, тийм ээ? Бурхан хамгийн их дургүй. Соломон хааны нэр алдар цойрайтах тусам, түүний хаанчлал тэлэх тусам Соломон багаад бардан болж эхэлсэн байна. Энэ дэлхийд над чиг юм мундаг хаан байхгүй дээ гэж зүрхэндээ бодож эхэлсэн байна. Саяны уншсан Библийн хэсгээр Соломон маш олон эмэгтэйчүүдтэй холбогдсон талаар Библи өгүүлсэн байна, тийм ээ? Тэгвэл найзуудаа, Соломон хаан дурламтгай нэгэн байсан юм болов? Тиймдээж мянган их нэртэй байсан баха. Та нар боддоо. Хаан хүн мянган их нэртэй байна. Ямар их тоо билээ, тийм ээ? Тэр хэмжээгээр Соломон хаан маань маш дурламтгай нэгэн байсан юм, тийм ээ? Энэ эмэгтэйг хараад ваа, ямар үзэсгэлэнтэй юм бэ? Тэр эмэгтэйг хараад ямар хөөрхөн юм бэ гэж явсаар агаад сая Библиэлд хэлсэн, тийм ээ? 700 сурвалжид гаралтай өөрийнх нь жинхэнэ эхнэр. Тэгээд дээрэс нь нэмээд 300 татвар эмэгтэйтэй амьдардаг байсан. Нийлээд 1000 эхнэртэй байсан. Тэгвэл тэр эхнэрүүд нь бүгд Израиль хүмүүс байсан юм болов? Библиэлд тэр эмэгтэйчүүд бүгд хайр үндэстэн байсан гэж хэлсэн байна. Египтчүүд, тийм ээ? Өшөө хаана харах гэсэн бэлээ? Египт, Этиоп, Хит гэл, тийм ээ? Маш олон газраас ирсэн гоо бүсгүйчүүд байсан байна. Соломон тэр бүсгүйчүүдэд үнэхээр зүрх сэтгэлээ булаалгаад, тийм ээ? Тэр бүсгүйчүүдийг хараад нүд унгаал, тэрэнд нь ч дурлал, энэнд нь ч дурлал. Ингэж явсаар байгаад Соломон мэдээж яах вэ? Хөгшрөн, тийм ээ? Хөгшөрхий ирэхээр нөгөө нэг мянган дурлалт бүсгүйхийн чихэн чивнэж байгаа үгийг сонсож эхэлсэн байна. Тэр мянган эмэгтэй маань бүгд өөр улсаас ирсэн учраас бүгд өөр улсыг хим шүтээ шүтдэг байсан байна. Тэгээд Соломон хаанд хэлдэг байсан байна. Манай Бурхан амьдаа. Манай Бурхан үнэ. Манай Бурханд итгэе. Ийм дахил өргөө. Тэгвэл Бурхан чиний хаажлыг бүр улам агуу болгоно. Тэгэл тэр Бурханд нь ч дахил өргөөл өөр нэг эмэгтэй ирэл. За, ийм зам мөрөж нь мэддэг үзмэрч байна. Тэрэнд үзүүлээ үнэхээр мундаг. Чиний замыг засна, шулуун болгоно гэдэл тэнд нь ч очиж мөргөөд ингээд Соломон хаан Бурханд амласан амлалтаа зөрчсөн байна. Бурхан Соломон хаанд сануулж ирсэн, тийм ээ? Чи хайр эмэгтэйтэй хизээж гэрлэж болохгүй. Хайр эрчүүдэд өөрийнхөө Израиль огтыгч эхнэр болгон өгч болохгүй гэж Бурхан сануулсан шүү дээ. Гэтэл Соломон хаан дэндүү дурламтгай байсан учраас Бурханы тэр үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд тэрэнд нь ч дурлал, энд нь ч дурлал, тэрний чих юм шүтээнд нь мөргөөл, энэний чих юм шүтээнд нь мөргөөд Бурхан Соломоныг хараад урам нь хугарсан байна. Тэгээд Соломон ингэж хэлсэн байна. Соломоно, чиний түшмэл чиний хаан ширээг булаах болно. Тэгээд чиний хаанчлал хуваагдах болно гэж хэлсэн байна. Яг л Бурханы айлцны дагуу хожим нь Израиль улс маань өмнөд Израиль, өмнөд ба хойд гэж
хуваагдсан байна. Яг л өмнөд Солонгос, хойд Солонгос гэдэг шиг Израиль улс маань хоёр болж хуваагдаад хоёр болж хуваагдсан улс маань хоорондоо дайтдаг болсон байна. Бие бинийгээ үзэн яддаг болсон байна. Тэгвэл яагаад тэр агуу сүр жавхлантай Соломоны хаанчлал ном унчихва? Яагаад тэр агуу үндэстэн хоёр хэсэг болоод хуваагдчихсан юм болоо? Энэ нь Соломоны бардам зангаас болсон тийм ээ. Түгээрч барахгүй Соломон маш олон хар эмэгтэйчүүдтэй гэрэлсэн учраас гэрлээ зогсохгүй тэдний бүх хиймэл шивтэнд Соломон дахил өргөж, тэдэнд нь мөргөж, тэдэнд нь үйлчилсэн учраас Бурхан маш их хилэгнээд Израиль үндэстний хоёр хэсэг болгон хувааж тараан бутрахсан байна. Тэгвэл найзуудаа биднэрт бардам зан хэрэгтэй байх нь уу, хэрэггүй байх нь уу? Би л шалгалтын дээр онц авж ийн. Над чиг ухаантай хүн алга. Би ийм их мөнгөтэй. Би ийм ихнэр алдартай. Би энийг өөрийнхөө хүч чадлаар олж авсан. Өөрийнхөө эрх мэдлээр, өөрийнхөө мөнгөөр, тийм ээ? Өөрийнхөө хүч чадлаар бардамдах юм бол Бурхан бардам зан унгаадаг, нураадаг. Яагаад гэвэл Бурхан бардам зан дургүй байна. Тэгвэл хамтдаа бүгдээрээ нүдэн анаад нэгэн зүйлийг бодцгаая. Бурхан минь ээ. Яг одоо миний зүрх сэтгэл таны эсрэг байгаа бардам зан байна уу? Хэрвээ байгаа бол би гимшиж байна. Өөрийгөө бусад найзуудаасаа илүү ухаантай. Би бусад найзуудаасаа илүү хангалуун сайхан амьдарч байна. Би бусад найзуудаасаа илүү гой ганган хувцас өмсөж чадж байна. Би хамгийн сүүлийн үеийн утсыг барьж чадж байна. Энэ бол миний сайн эцэг эхтийнх. Энэ бол миний ухаантайгийнх, хүч чадалтайгийнх гэж бардамнаж байгаа зүйл байгаа бол Бурхан минь ээ, та уучлж өгөөч гэд хамтдаа залбирцгаая. Бурхан эзэн минь таньда баярлалаа. Өнөөдөр та Соломоны түүхээр дамжуулаад биднийг бардам байж болохгүй гэдгийг дахин сануулж өгсөнд баярлалаа. Соломон хаан алдрынхаа оргилд хүрмэгцээ Бурхан таныг умартан энэ агуу хаанчлал, энэ агуу хүч чадал нь өөрийнх нь гэж бодож эндүүрч олон хар эмэгтэйчүүдтэй гэрэлснээсээ болоод Бурханы тушаалыг зөрчиж түгээрч барахгүй олон хиймэл шүтээнүүдэд мөргөж үйлчилснээр Бурхан таныг гомдоосон. Энэ зүйлээр дамжуулаад Бурхан та Израилийг хуваасан. Бид нар энэ гашуун түүхээс суралцахыг хүсэж байна. Одоо миний амьдралд байгаа бардам зангуудаа, сайрхлуудаа таны өмнө тавьж гимшиж байна. Бид нар өөрийн мэдлэг оюун, өөрийн хүч чадал, өөрийн хөөрхөн царай, нэр алдар, эд баялгаараа сайрхах биш. Харин тэр зүйлийг эдэлж байхтаач Бурхан таны өмнө талархдаг даруй зүрх сэтгэлийг та зөвшөөрч өгөөч. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Бүгдээрээ дараагийн 7 хоногт уулзцгаая. Баяртай.